Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал дөрөвдөх жилдээ үргэлжилж байна. За хамгийн сүүлд анх шатны шүүхээс 3 аж ахуйн 69 үнийг буруутган яллаж 23-ыг нь цагаатгах шийдвэрийг гаргасан. За улмаар анх шатны шүүхийн шийдвэрийг ган сүлд ган болгон нарын 4 прокурор эсэргүүцэл бичснээр дахин шүүгдэх болсон. За одоо тухайн шүүх хурал үргэлжилж байна. За мэдээллийг уянга дэлгэрүүлэн хүргэнэ. Баярлалаа мэндийг хүргэе. За тэгэхээр Монголд гарсан авилга албан тушаалын гих гэмт хэрэгтэй одоо хамгийн тод жишээний нэг болсон хөгжлийн банкны гих хэрэгтэй холбоотой мэдээллийг та бүхэнд аль болох тавчин хүргэхийг хичээе. За тэгэхээр энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор хамгийн анх 2023 оны 6 дугаар сард бол Сүхбаатар дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхээс нийтдээ 48 хүнийг гин бурууг тооцож цаадгсан байдаг. За энэ дунд ерхий сайд тасан Алтан уяг, за эдийн засгийн хөгжлийн сайд тасан Батбаяр нар тэргүүтээ хүмүүс бол багтаж байгаа. За харин нийтдээ гэмт хэрэг үйлцэн гин буруутад 32 хүнийг тооцож, за үүн дунд Улсын хурлын гишүүн асан Яа Баатар Илэг, за инвестиц компани захирал асан Баатар Илэг нар бол багтаж байгаа. Харин нийтдээ гэмт хэрэг үйлцэн гин буруутад 4 компани үл тооцсон байдаг. За эдгээр 4 компани инвестиц компани, ган өдөр орд компани, инжир компаниудын хувьд бол одоогоор давзаалт шатны шүүхтэр бол явж байгаа гэсэн үг ээ. Хөгжлийн банкыг анх 2011 онд импортлог орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд бол барилга, орон сууцшуулалт, за хүнс гэх мэтчлэн маш олон салбарт бол одоо их усрын санхүүжилтийг нь олж өгөх үндсэн гол зорилготойгоор байгуулагдж байсан. Ерхий сайд тасан Алтан уяг болон эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр нарын хувьд бол эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж говийн зам компанийн барьсан замыг хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан. За мөн Бэрэн компанид 2014 онд хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэрэгээр яллагдагчаар татаж за хэргийг бол шүүхэд шилжүүлсэн байдаг юм а. За Алтан уяг нь бол өөрийгөө бол одоо яг энэ хэрэгт шалгагдаж байгаагаа бол за улс төрийн зорилготойгоор намайг ийхүү шалгаж байна гэж бол тайлбарлаад байна. Эдрэн штэ. Амар муухай хулгай аргахта. Уулаасаа хулгайч нар. Хүнийг бэлддэг. Гар хөл болох хүнийг бэлддэг. Одоо Алтан уягийг алахын тулд Хөрлбаатар ингээд ерөнхий мөсөс юу тавьж одоо дараа нь жижиг онгоцуудаар дайна. Одоо энэ ч миний хэрэг чи улс төрийн хэрэг байхгүй. Эдийн засгийн хөгжлийн сайд тасан Батбаярын тухайд бол одоо тэрээр сайд байх үедээ гаргаж байсан шийдвэрүүд нь бол тухайн үед мөрдөгдөж байсан хууль журмын дагуу өрнсөн гэдгээ тайлбарлав. Говийн зам болон Бэрэнгийн тэмүүлгийн үйлдвэрлэлээр болохоор хуралдаанаас өмнөх процессыг зөрчсөн. Өөрөөр хэлэх юм бол хуралдааны бэлтгэлийн хангуулах процессыг зохисоор хийгээгүй эсэргүүцэлж эсэргүүцэлтэй тавигдсан тагуу санал хэлэхгүй байна. Яагаад Монгол улсын засгийн газрын тогтоолоор батлагдсан журам ёсоор бол горин бол хоёр янз байгаа. Нэг нь ердийн журам, нөгөөх нь яаралтай журам гэж. Тэгвэл энэ хоёр асуудал хоёулаа яаралтай журмаар орсон. Хөгжлийн банкны гих энэ хэрэгт бол шин төмөр зам төслийн хүрээнд зам тээврийн сайд тасан ган сүх, за ерхийлэгч асан Баттулга тэргүүтээ маш олон эрхэм бол одоо бас шалгагдж байсан. Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан мөнх хатын хувьд гэхэд одоо Сүхбаатар дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхээр бол түүнд офисын талбай худалдаа авахдаа 2 давхрыг 27.5 тэрбум төгрөгөөр худалдаа авч ингэхдээ байрыг хэд өндөр үнээр авсан нь албан тушаалын байдлаа уруулан ашигласан гэмт хэрэг мөн гэж үзээд мөнх хатад 4 жилийн хорих ял оноож байсан маа. За энэ хэрэгтэй холбоотойгоор бол хөгжлийн банкнд нийтдээ 19 орон сууц, 7 үйлчлэгийн талбай, 16 авц зогсоол, нийт 42 үйл хөдлөх хөрөнгийг бэлэн төлөлтөөр болон арилжааны банкны зээл судуулах замаар бол 9.3 тэрбум төгрөгөөр худалдан борлуулж өмчлийн маргаантай үйл хөдлөхийн төрөнгөөс нийтдээ 45 орон сууцыг 2.6 тэрбум төгрөгөөр хүсэлт гаргагч иргэн хуулийн этгээдэд шилжүүлэх замаар худалдан борлуулж өмчлөл эзэмшлийг шилжүүлсэн гэж 2024 онд хөгжлийн банкнаас мэдээлж байлаа. За хөгжлийн банкны гих тодтголтой хэрэг шалгагдаж шүүгдэж эхлээд бол 4 жилийн хугацаа өнгөрч байгаа. За энэ хугацаанд бол анхан шатны шүүхэд 2 удаа, давзаалдах шатны шүүхэд 1 удаа, улсын дэд шүүхэд 1 удаа хандсан нь юм. За ингээд хамгийн сүүлд бол яг одоо бол нийтдээ 4 прокурор эсэргүүцэл бичснээр ийхүү давзаалдах шатны шүүхэд хурал үргэлжилж байна. Одоо нотолж чадахгүй бэжж араас нь оруулах гэмт хэрэг лөө оруулж ингэж одоо гэмт хэрэг тооцох байдал, эсвүүцэх байдлаар ингэж ярьж байгаа эсвүүцэж байгааг бол одоо хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Албаны чиглэлгээ зохиосоор хэрэгжүүлэн улмаас албаны эрх ашигт хохирол учруулж болохуйц гэдгийг мэдсээр байжж одоо тухайн хэм хэмжээний зөрчлүүдийг гаргасан байна гэж үзсэн учраас энэ өөрөө эрүүл мэндийн ангийн 21-р зүйл зассан эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэмтэргийн шинжтэй байна гэж прокурорын зүгээс үзээд байна.
яг өнөөдрийн байдлаар бол нийслэлийн давзаалдах шатны шүүхэд нийтдээ 42 хүн за 3 хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал үргэлжилж байна гэж ойлгож байна. За ингээд харахаар бол тухайн шүүх хуралд давзаалдах шатны шүүх хуралд багтаж байгаа эрхмүүд бол ихэнх нь өмнө нь төрийн өндөр дэд албан тушаалд байсан. За эсвэл тухайн хөгжлийн банкны одоо ямар нэгэн байдлаар төлөөлөл удирдах зөвлөлийн дарга за эсвэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан эрхмүүд багтаж байгаа гэдгийг энд сануулсан зүйтэй мэдээлэл хүргэлээ.